Сайхан амарцгааж байна уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монгол Улсын Батлан хамгаалгын нэвтрэгдэх дуулах эслүүд эх орны төлөө нэвтрүүлгийн ээлж шинэхэн дугаар эрхэм таны хүртэл болж байна. Эрхэм үзэгч таны хүү эсвэл дүү чинь иргэний цэргийн үүргийн болон цэргийн албаагчийн эрх зүйн байдлын тухай хууль заасанчлан хугацаа цэргийн албыг хаах гэж байна уу? Хэрв хаах гэж байгаа бол цэргийн насны эдгээр залуучууд маань сэтгэл зүй болон бие бэлтрийн хувьд ямар бэлтгэлийг хангасан байх шаардлагатай вэ? Эх орны төлөө нэвтрүүлэг эхний хэсгээрээ энэхүү асуудлыг хөндөж байна. Эх орн Хэлийн манаанд нүд завчилгүй зогсох эр зэргээс эхэлдэг хэмээн нэгэн зохиолч дурдсан нь аргагүй биз. Он цагийн гүнбат хэлхээсийг үргэлжлүүлж тангараг өргөх дайчин эрс жухамдаа эх орноо халдашгүй дархан байлгахын төлөө алба үүргээ гүйцэтгэдэг юм. Энэ ч утгаараа цэргийн жинхэнэ албыг үүрэг хариуцлага гэхээсээ илүүтэйгээр эх орны хүү болно хэмээн ойлгох хэрэгтэй. Цэргийн албаг бол нэг зөв юм гэж боддоо шүү дээ. Тэгээд одоо миний бодлоор л 10 жилээс нэхлээд оруулж юмар юм шиг байгаа. Хуучин бидний үед бол тийм байсан. 10 жил цэргээ бэлтгэл юунд бол ордог байсан. Тэрнээс нь тэгэхээр явбал ер нь цэрд явсан бол эр хүн л гэж ярьдаг те. Тэрнтэй адилхан ясчилтай, ер нь чадвартай тийм л хүн болно гэж бодож байна. Цэргийн албад хүнийг л ер нь зөв хүмүүжүүлдэг. Юм сургадаг. Тэгээд хүний хүмүүжил бас дээжилнэ. Би тэрийг зөв гэж боддог. Цэргийн албанд мордож эх орноо хамгаалсан дайчин нөхдийн төлөөлөл ийхүү ярьж байна. Эр цэргийн алба чухамдаа эр хүнийг бие бэлтрийн хувьд өв тэгш зам байдлын тухайд бүрэн төлөвшүүлж, ирээдүгээ төлөвлөн ажиллаж амьдрах зорилготой иргэнийг төрүүлдэг. Сүүлийн үеийн тоон судалгааг авч үзэхэд цэргийн албанд явах хүсэлтэй залуучуудын тоо эрс өсжээ. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай. Энгийн нэг хүүхдүүдээс илүү их ингээд бие бэлдэр нь хөгжөөд манай хүү яваад ингээд аюу тийм юутай болсон. Ял булчин суун тэгээд ямар ч гэсэн аюу тийм ухаантай болт юм бэлээ. Тэгээд ухаантай болно. Тэгээд бас ингээд хүнтэй харьцах бас тийм харилцааны аюу өндөр соёлтой болт юм бэлээ. Хамгийн гол нь бие бэлдэр нь аюу сайн хөгждөг шүү дээ. Тэгээд тийм болохоор би аюу гоё, ер нь гоё дэмждэг. За барин зөвхөргийн хэмжээнд цэргийн албанд зардан дотоодс авсан залуучуудын маань 30 орчим хувь нь бол одоо эрүүл мэндийн байдлаар тэмцэхгүй бол бас төр чөлөөлөгддөг. За суралцахаар бас 30 гаруй хүн чөлөөлөгддөг. Ингээ үлдсэн залуучууд маань бол цэргийн албанд хөөрлөгдөж явдаг байгаа. Мөн ар гэрийн шалтгаанаар буюу одоо хууль заасан үндслээр одоо өргөдөл гомдол гаргасан шалтгааны улмаас бас нэг тодорхой хэмжээний залуучууд чөлөөлөгддөг. Энэ бол нийслэлийн нэг л дүргийн дүн мэдээ. Гаргасан тоон судалгааг бүхэлд нь авч үзвэл сайн мэдээний хажуугаар сар мэдээ бас байна. Хүн ардын хоол хүнсний хэрэглээ, хит их нэвтэрчил зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж ард иргэд тэр дундаа цэргийн насны залуучуудын эрүүл мэндэд ихээхэн асуудал тулгардаг болжээ. Осол гэмтэл чихний өрөвсөлт өвчин. Тэгээд бэлгийн замын өвчин бол сүүлийн үед их давамгаалж байгаа. Осол гэмтэл бол маш их. Тэгээд энэ жилийн 15 оны цэрэг таталганы 2 дугаар ээлжээр бол 946 хүн манахаас чөлөөлөгдсөн байгаа. Түүний ихэнх нь болохоор осол гэмтэл, бэлгийн замын халдвар, чих, хамар хоолой өвчин, сэтгцийн өвчин. Ийм эднэр бол их давамгалж байгаа. Одоо манай дотрын чиглэлээр бол цэргийн албаас чөлөөлөгдөж байгаа залуучуудад бол нөгөө жингийн зөрөө буюу нөгөө тураалтай жиндээ хөрөхгүй жин хүндрийн харьцааны алдагдал эсвэл бол сүүлийн үед бол бас таргалалт нэлээд явж энэ болохоор нөгөө ихтэй сургуулиуд болон бас энэ коллежуудад биеийн тэмрийн хичээл бас орохгүй байгаад холбоотой хүүхдүүдийн бие бэлтрийн өсөлт бол бас алдагдж байна гэсэн тийм. Тэгээд хоёрдугаарт нь бол хоол боловсруулах тогтолцоо нийгмийн энэ дээр бол элэгний бол архаг БЦ-гийн халдвар тэгээ заримдаа бол дельта вирусын халдвар хавсарсан юм юугаар бол цэргийн албаас бас зүрх судасны эмгэгүүд бас артерийн даралт ихтэх бас эмгэг бол бас үйл үед бол орж ирж байгаа. Эх орноо хамгаалах хөдөлмөрийн насны залуучуудын дунд дээрх төрлийн өвчин эмгэг зөнхлөн тохиолддгоо гэж албаны мэргэжилтнүүд дүгнэж байна. Харин нэвтрүүлгийг маань үзэн суугаа. Аав, ээж, та хүүгээ эрүүл байна уу гэдгийг нэгтэлж эх орондоо эрүүл хүн бий болгоход цаг гаргаарай.
Одоо нэг хүүхдүүдэд бие бэлтрийг юу ч явахгүй л нэг чүрийсэл юм байна штэ. Тэгээ нэг ажил үзээгүй жоох юм байвал ядраад хөлснөгөөжал цутраад ийм л байна штэ. Тэгээ гимнастик гэдрүүлдэг байхад цэрэгдүүд одоо гүүхээс эхлүүлээд өөр зэрэг юм хийхгүй штэ. Биднээс үедүүл цэргийн албанд бол хүн болгол явдаг байсан. Одооны залуучууд бол явахгүй байна. Тэр хэмжээгээр одоо харж байхад цэрэгт явахгүй болохоор ч нэ цэргийн юунд хугацаа нь богинохон байна. Нэгт хоёрт болохоор энэ цэргийн насны залуучууд чинь биеийн чангардаг бас нөгөө эх орноо хамгаалах тийм бэлтгэл хийдэг тийм ашигтай л байсан байх л та тий. Цэргийн жинхэнэ албанд явах хүсэлтэй ч дээрх шалтгааны улмаас үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа залуучуудын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор нийслэл дүүргийн цэргийн штабууд системтэй ажил өрнүүлж байна. Энэ учраас одоо нийслэлийн цэргийн штабаас 2016 оныг цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх одоо зорилт тавьж дэвшүүлж ажиллаж байгаа. Энэ хүрээнд бол Баян зүрх дүүргийн цэргийн штабаас 2016 оныг бол тодорхой ажлууд зохион байгуулж ажиллаж эхэлсэн. За энэ дагуу бол одоо Баян зүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын тушаал гаргаад 1-р сарыг бол цэргийн насны залуучуудыг эмчлэн эрүүлжүүлэх гэдэг сэдвтэй аян зохион байгуулсан. Энэ аяны хүрээнд бол 28 орооныхоо өрхийн эмнэлэг засаг дарга ажлын албатай хамтраад эдгээр одоо 2015 оны 1-2 дугаар хэлжээр өвчнөө улмаас чөлөөлөгдсөн залуучуудыг эмнэлгийн хяналтанд авах, за шатны дараагийн эмнэлэгт одоо хамруулж эмчлэх, оншийг тогтоох, хяналтанд авах ажлыг зохион байгуулж ажиллаад бол одоо тодорхой үр дүнд хүрсэн. Эдгээр залуучуудын одоогийн байдлаар нэг 50 гаруй хүн бол одоо эмчийн хяналтанд орсон. Энэ байдалтай явж байгаа. Цэргийн жинхэнэ албанд татагдсан ирсэн иргэдийн боловсролын төвшинг сүүлийн 3 жилийн цэрэг таталтын судалгаатай харьцуулан үзэхэд дээд бүрэн дунд боловсролтой иргэдийн тоо нэмэгдэж, суурь болон бага боловсролтой иргэд, бичиг үсэг, үл мэдэгч иргэдийн тоо буурсан байна. Энэ ч утгаараа аавын олон хүүхэд нэг нэгнээсээ зөв үлгэр дуурайллыг авна. Харин эрүүл чирэг үсэн торнож буй цэргийн алба хаагчид эрс цэргийн албыг хаахынхаа сацуугаар салбарын удирдлагын зүгээс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд барилгын өргөн мэрэгжил болох бетон арматур, өрөг угсрагч, сантехник, засал чимэглэл, гагнуурчин, мужаан, барилгын мужаан, хүнд машин механизмын оператор, хүнд машин механизмын засварчин, тоокерчин, фермерийн аж ахуйч, засварчин, газар тариаланч, мал аж ахуйч зэрэг 10 гаруй энгийн мэрэгжлийг давхар эзэмшиж байна. Ийхүү эрүүл чирэг иргэн жагсаал дундаа амьдралаа төлөвлөж, эх орныхоо инх цагийн бүтээн байгуулалтад гар бие оролцох эрх таны хүүхдэд нээлттэй байна. Эх орон эрс цэргээс эхэлнэ. Эрс цэргийг өв тэгш бие бэлдартай, оюун санааны хувьд тархлаатай болгон хүмүүжүүлэхэд эцэг эхийн үүрэгрэл асар их гэдгийг энд онцлон сануулъя. Үргэлжлүүлэн Тэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвд ажиллаж байгаа сурчлах хэсэгтээ эрхэм таныг холбоё. Өвчин дэлхийд Монгол хэмээх тусгаар улсыг бий болгоход хичнээн мянган хүний халуун ам бүлээн цус үрэгдсэнийг хэн ч таашгүй. Эх оронд тулгарсан аюулт дайнуудыг эцлэн шийдвэрлэхэд мянган төрөл мэргэжлийн цэрэг дайчид хүчин зүтгэсний дотроос артиллерчин дайчид онцгой чухал үүрэг гүйцэтгэснийг газарт хагнагдсан өвгдийн ариун сүнс түүхийн шаргал хуудас нотлно. Өнөө цагт тэдний залгамж халааг Монгол улсын баатар Хурандаа генерал цогийн нэрэмжит Зэвсэг түвшний 120 дугаар ангийн цэрэг дайчид өртөөчлөн авч явна.
артлерчдийн бие бүрэлдэхүүнийг байнгын бүрэлдэхүүнээс гадна хугацаа цэргийн алба хаагчид бүрдүүлдэг. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар 1 жилийн цэргийн албыг хаахтаа артлерчин мэрэгчлэр мэрэгшинэ гэдэг ховор аз завшаан. Биднийг сурвалжлагаар атсан өдөр цаг агаарч мөн ивэлэ өгч дайны бурхад гэгддэг артлерчид байлдааны бодлоготой тактикийн хэрийн сургуультай гараад нилээдгүй хэд хонсон байлаа. Дуулгаа өмсөж, бууга агссан байлдагчид дор бүрнээ даргаас өгсөн үүрэг даалгавраа хариуцлагатайгаар гүйцэтгэж байсан юм. Яг энд одоо зэвсэг түвшний 120 дугаар ангийн байлдааны бодлоготой тактикийн хэрийн сургууль болж байна. Офицер ахлагч гэрээ тулан хугацаа зэрэг албаа хаагчдын нэг бүрийн шүүлгийн буудлагууд явагдж байгаа. Батареинуудын байлдааны бодлоготой галууд сургуулиас харж аваад танк срүүс залуур дүүжингийн материал онц галыгаа өргөв билүүлсэн. Бус батареинууд өнөөдөр вий үнэлгээтэй шалгагдж байгаа. Ялангуяа хугацаа зэргийн албаа хаагчд бол 100 мм пүүшгээр чиг шигалтын галын өргөдөө сайн биелүүлсэн. Артлерчт нь инженерийн болон математик, физик, хим, агаар мандлын хөгжил хөдөлгөөн, газар зүй, геодезийн шинжлэх ухаанд толгуурлан зэвсэг техникээ чиглүүлдэг. Байлдааны сум галт хэрэгсэлтэй харьцаж байгаа үед бол түндэ сум галт хэрэгсэл мөн одоо олон удаа машин техникүүд шилжид хөдөлгөөн хийж байгаа учраас одоо машин суух, машинд буух тийм ээ гэх мэтлэнгээр одоо энэ өнөөдөр нэлээд голон анхаарч явж байгаа. Цэрэгдээ ажилладаг юм бол сэтгэл зүйн бэлтгэлээс нэлээд өндөр байгаа бас энэ дэлгэцээс таатай байна. Артлерийг бүрдүүлж байдаг их бооны төрөл тус бүр өөр өөрийн онцлог үүрэг зориулалтайгаар үүргийг гүйцэтгэж тэдгээрийг онч мэргэн хараа хурдан шаламгай хөдөлгөөнтэйгээр гаргууд сайн эзэмшсэн цэргүүдийн маань гал нь мэргэн байж гэмээн ялалтыг дархалдаг. Тэгээд анги дээр сурсан мэдсэн зүйлээ онлын мэдлэг аваад тэнд онл дээр дадлага хийдэг байсан бол одоо бол практикаар хээрийн нөхцөлд дадлага хийж байгаа. 130 мм M46 гэдэг их боон дээр 9 тоотын дараагаар ажиллаж байна. Артиллерийн дивизионд одоо нүд чих нь болдог. Хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд холбооч нь холбооныхоо төхөөрөмжлөр маш сайн дадлагдсан байх хэрэгтэй. Тэгээд холбооныхоо төхөөрөмжөөр хянах байрнаас буюу одоо цааны тагнуулын байрнаас ирж байгаа мэдээ тохиог үнэн зөв хурдан шуурхай гаргацтай бишиж аваад галт байрын одоо дарга нарт нь одоо дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Бонд дог сонсох юм их сайхан. Хоорхон сонсон шүү дээ. Артлерчтэл сонсно. Энэ ус тааруулаад тэг анх дадлага хийж явахт нэг тэг хэцүү юмсээ санагдчихлаа. Тэгээд сороод ирэхээр бас гоё юм. Бонд дог сайхан байна. Сэтгэл их өндөр байна. Зорилго хүсэл тэмүүллээ тэргүүн дэх алтан соён бондоо зааж эх орныхоо төлөө өргөсөн тангарахтай үнэнчээр зүтгэж буй цэрэг дайчид маань үе үеийн артлерчдийнхаа түүхэн гавьяаг амжилт бүтээлээр дүүрэн үргэлжлүүлсээр байна.
Өнгөрөх 7 хоногт Монгол улсын Батлан хамгаалах яам Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран ажиллах санамж жижгийг байгуулсан бөгөөд тус санамж жижиг нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирсэн чиглэлийн хүрээнд хийгдэж байгаагаараа онцлог юм. Санамж жижигний гол зорилго нь Батлан хамгаалах бодлого зорилт, зэвсэг түвшний үйл ажиллагааг дотоод гадаадын иргэдэд сурталчлах, хүүхэд залууст эх орноороо бахархах хүслийг төлөвшүүлэх, Монгол улсад үндэсний аюулгүй байдлын оюун санааны дархлааг бэхжүүлэх, Монгол үндэсний өв соёл, Монгол цэргийн дайчин уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулахад чиглэгдсэн юм. Түүнчлэн Батлан хамгаалах яамны харьяанд 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж ирсэн дуулах студийн эх орны төлөө нэвтрүүлгийн 20 минутын хугацааг сонгож 30 минут болгон тогтмол цагуудад үзэгчдэд хүргэхээр тусгагдлаа. Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг шинжилэн батлагдсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайд цолмон тэргүүтэй ажлын хэсгийнхэн Улаанбаатар цэргийн өрөөний ангиудад графикийн дагуу тус баримт бичгийн талаар танилцуулж байгаа. Өнгөрөх 7 хоногт Батлан хамгаалахын сайд цолмон хууль сахилгын их сургуулийн бие бүрэлдэхүүнд Батлан хамгаалах бодлогын баримт бичгийн онцлог, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж тэдний сонирхсан асуултанд хариулт өглөө. Танилцуулга 2 хуваагаар Монгол улсын зэвсэг түвшнээс бүгд найрамдах өмнөд цодоо улс дахь анимис ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 5 дугаар ээлжийн мотуудлагын батальоны бүрэлдэхүүн иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Лир суурингийн 10,000 орчим иргэдэд урлаг спорт, соёлын арга хэмжээнүүдийг хөтөлбөрийн дагуу явуулж 100 гаруй иргэдэд эрүүл мэндийн үслэг онцлогоог хийжээ. Энэ үеэр өмнөд цодоо улсын мужийн удирдлагууд Монголын энхийг сахиулагчид манай суурьнд эргүүл хийж эхэлснээс хойш цагийн байдал харьцангуй тайван болж иргэд орон нутагтаа буцан ирж мал аж ахуй газар тариалангаа эрхлэх боллоо гэдгийг онцлог хэлж манай улсын цэрэг дайчдын үүрэг гүйцэтгэлийг өндрөөр үнэлсэн байна. Зэвсэг түвшний Жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын иргэн цэргийн харилцааны хэлтсээс зохион байгуулсан зэвсэг түвшний анги байгууллагуудын соёл хүмүүжлийн офицеруудын мэргэжил арга зүйн сургалт өнгөрөх 7 хоногт болж өндөрлөө. Дээрх сургалтаар зэвсэг түвшний алба хаагчдын сэтгэл зүйн хангалт, иргэн цэргийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилго зорилт, хэтийн төлөв болон цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээнүүдээ тодорхойллоо. Нийслэлийн дүүргүүдийн засаг даргын хамгийн газрын дэргэдэх цэргийн штабын удирдлагын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнөөр хэд хэдэн асуудлууд хэлэлцсэний дотор цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг хэрхэн сайжруулах асуудлаар хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулан мэдээлэл солилцлоо. Батлан хамгаалах яам ёслол хүндэтгэлийн шин танхимын нээлттэй өнгөрөх 7 хоногт хийлээ. Монгол төрийн бэлэгдэл үндэсний үзэл санаа хэв шинжийг агуулan хээ угалзыг шигтгэн бүтээсэн тус танхимыг Натур өргөө компани хамт олон богино хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өглөө. Төрийн цэргийн байгууллагуудын ажилтан албан хаагч төдийгүй нийслэлийн зарим дүүргийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олонны талаар иргэд санал шүүмжлэл ирүүлсний улмаас Батлан хамгаалах яам зэвсэг түвшний Жанжин штабын удирдлага өнгөрөх 7 хоногт эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалах салбарын удирдлагын зүгээс цус эмнэлгийн үйл ажиллагаа болон техник хэрэгслийг шинжлэх ажилд дорвитой анхаарч нэлээдгүй хөрөнгө оруулалт хийж шийдвэрлүүлээд байна. Гэтэл эмнэлгийн үйлчилгээ эмчит нарын ёс зүйтэй холбоотой иргэдийн санал гомдол удаа дараа гарсантай холбогдуулан салбарын удирдлагууд иргэн цэргийн харилцааны гол тулгуур болдог цэргийн эмнэлгийг нэгж рүүгээ орж ажиллах, эмчит нарын ёс зүйг дээдлэн итгэх зүтгэлтэй ажиллахыг хатуу санууллаа. Хос тангарахтай эмчнэр маань ажлын ачаалал ихтэй ч өргөсөн тангарахтай үнэнч байх шаардлагатай. Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Бацайхан онцлоод хэрв 1 сарын хугацаанд үйлчилгээ болон эмчит нарын ёс зүйд өөрчлөлт, шинжилэлт өрнөхгүй бол эмнэлгийн удирдлагууд болон албаны удирдлагуудад нь давхар хариуцлага тооцохыг санууллаа. Үүнээс цаазуу Батлан хамгаалах яамны хяналт шалгалт үнэлгээний газарт тус эмнэлэгт улирал тутамд үйлчилгээтэй холбоотой санал гомдлын судалгаа явуулж хариу мэдэгдэхийг үүрэг болголоо. Тухай бүрийн мэдээллийг дуулах студийн уран бүтээлчид үзэгч танд хүргэж байх болно.
Дуулах студийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэдэг эх орны төлөө нэвтрүүлгийн маань ээлж дугаар энд хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамтаж бидний бэлтгэсэн мэдээ сурвалжлыг утсан эрхэм үзэгч танд баярлалаа. Ирж буй шинэ 7 хоногийн ажил үйлс тань амжилт хүсье. Баяртай үзэгчтэй.